За энэ туушин зочдууд маш сонирхолтой хорл боллоо. Эмэгтэйчүүдэд дуулгах ер нь сайхан мэдээ байна. 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдэд маш их боломж гарах нэ. Ер нь бүх эмэгтэйчүүд улс төр сонирхмоор байна. Улс төрийн 10 намыг ингээд зөвлүүлээд амлалт өгүүлж байна. Зарим нам нь одоо яагаад эмэгтэй ерөнхийлөгчтэй болж болохгүй гэж манаа болсон. Одоо хүн нам жишээ нь хотын даргаыг эмэгтэй хүн хийж чаднаа. Бид нар эмэгтэй хүн болгоно гэж. Ардчлал нам жишээ нь засгийн газрын сайд нарын 6 сайд нь эмэгтэй хүн байлгана. Доотлон шүү гэж амлаж байна. За зарим нам нь одоо намынхаа бүх төвшөнд аймаг орон нутаг бүх төвшөнд ийм манлайлагч эмэгтэйчүүдийг гаргаж ирэхэд 60000 хүн хэрэгтэй байна гэж. Ингэхээр эмэгтэйчүүдэд маш их орон зай гарч иж байна. Нэгдсэн үндэсний байгууллага одоо намуудыг биш те бүх төвшөндөө эмэгтэйчүүдийн энэ хувь хэмжээг 40-оос доошгүй болгоё гэж уриалж байна. 24 оны сонгуулийн тухай хуулийн төсөл явж байгаа. Энэ дээр жишээ нь их хуралд сонгогдох эмэгтэйчүүдийн квот бол 30%, доотлол нь 30% гэж квот оруулж ирж байна. За одоо ингээд зөвхөн зарим тоо баримтыг харуулъя. Засгийн газрын төвшөнд биш те сайд нарын тоо гэхэд 18 эрэгтэй сайд байна. 3хан эмэгтэй сайд байна. Дид сайд нь гэсэн чинь 14 дид сайд эрэгтэй. 2хан дид сайд эмэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нар 15 эрэгтэй хүн байна. 1хэн эмэгтэй. Агентлагийн дарга нар гэсэн чинь 21 дарга нь эрэгтэй. 3хан эмэгтэй дарга. За ингээд засгийн газар одоо агентлагуудад байгаа энэ хилтэс албадын дарга нарын тоо гэсэн чинь 896 бараг 900 орчим эрэгтэй дарга байна. 148хан эмэгтэй дарга байна. За ингээд одоо 21 аймагаас та нар мэдэн шүү дээ. Ганцхан ховд аймаг эмэгтэй хэсэг дарга. 9 дүүргээс ганцхан эмэгтэй хэсэг дарга байна. Нийслэлийн. За нийт сумдуудыг ингээд авч үзэх юм л шүү дээ. 271 сумын засаг дарга нь эрэгтэй хүн байна. 45хан сумын засаг дарга эмэгтэй хүн байна. Энэ мэтээр ерөөсөө манай улс нийт улсынхаа төвшөнд эмэгтэйчүүдийн энэ шийдвэр гаргах төвшөнд байгаа энэ хувь нь 10 гаруй хувьтай байд юм байна. Дэлхийн өндөр хөгжлөлтийн орнууд энэ төвшинг 50% болгож тэнцвүүлэх ёстой гэж үзэж байна. Шинэ Зеланд байна, Англи байна, Финланд байна, Австрали байна. Одоо энэ өндөр хөгжлөлтийн орнууд энэ юм руу ингээд яваад эхэлж байна. Манай улс ч гэсэн хоцрохгүйгээр амхандаа ингээд амлалтууд өгөөл эхэлж байна. Эмэгтэй удирдагч нар зөндөө байна. Тэгээд одоо ер нь манад бол энэ улс төрд эмэгтэйчүүдэд маш хатуу ханддаг. Маш их ойлгодгоо, хүлээж авдаггүй. Айл гэрээр ботход аав ээж хоёр нь хоёулаа байдж тэр айл амьдрал нь тэгш дүүрэн байдаг үст. Одоо нийт сонгогчдын заяа нийт сонгуульд саналаа өгсөн иргэдийн 66% нь эмэгтэйчүүд байгаа юм. Гэтэл одоо их хурлыг хар 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд. Ингээ ганц хөөс давмгаалцсан. Бусад орнуудад жишээ нь эмэгтэйчүүдэд ингээ квот өгөөд мандат өгөөд байгаа намуудад төрөөс төсөв өгд юм байна. Санхүүжилт дэмжлэг өгд юм байна. Баяр хүргэе. Зарим намд нь бол ингээд хариуцлага тооцсон юм байна. Эмэгтэйчүүдэд оруулж ирэхгүй байх юм бол улс төрийн хариуцлага тооцсон юм байна. За жишээ нь зарим намууд нь зарим улсын одоо намууд нь бол хажуудаа эмэгтэйчүүдийг одоо бойжуулах, дэмжих юм инкубатор төв шиг юмыг ажилуулт юм байна. Тэр нь одоо сургалтаар дэмжин, санхүүгээр дэмжин, бүх талаас нь ингээд дэмжиж явчихд юм. Ингээд парламент, иргэдийн хурал, аймгийн хурал, сумын хурал бүх төвшөнд эмэгтэйчүүд ингээд гарч ирж одоо ийм дэлхийн ертөнц өөрчлөгдөд байна гэдгийг энэ олон улсын форумаар хэллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр энэ хурлыг зохион байгууллаа. Баярлалаа. Ямар ч хэсэг ингээд олон улсын байгууллага нь Монгол дахь намуудаа ингээд уриалаад ямар ч хэсэг амлалтыг нөгүүллээ. Маш сайн үйл явдал боллоо. Одоо эмэгтэйчүүд маань өөрсдөө хичээх цаг боллоо.